Би нэг тоо зүгээр ингэ жишээ хэлчихье гэж бодож байгаа. Бас тэгж буруу ойлгоод ах шин. Чин бүрэн цалин нэмүүлэхгүй гэж яриад байгаа шүү дээ. Ерөөсөө тийм биш шүү дээ. Цалин нэмэхийн тулд 26 онд яах вэ гэхлээр 25 онд болсон явдлыг би нэг танилцуулаад байна. 25 онд эрүүл мэндийн даатгалын сангийн нийт төсвөөс 316 тэрбумыг бид 24 оныхоо өрн төлсөн байхгүй. Хэрвээ тэр мөнгө байсан бол өнөөдөр ингээд байсан бол хангалттай хүрэх гэж шүү дээ. Үйл ажиллагаа зогсохгүй болох нь шүү дээ. Яг ийм нөхцөл байдлыг үүсэхгүйгээд 26 онд одоо төсөвтөө өргөн барьсан байгаа тоогоо хадгалж үлдэх юм бол нэг гэсэндээ 25 оны өрийг 26 онд төлөхгүй байх юм бол бид цалингийг нэг 10% нэмээд явж боломж байгаа даа. Тийм учраас сахилга бот хэрэгтэй байна. Сахилга бот. Дээрээс нь одоо энэ миний нэг хэлээд байгаа санаа бол энэ цоорхоо шанаг болчиход байна гэж хэлээд байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын санд мөнгө нэмэл байдаг. Мөнгө нь хаашаа орсон мэддэхгүй алга болоод байж болохгүй байхгүй юу? Тийм учраас бид энэ хулгайтай заавал тэмцэх ёстой. Даатгалын санхүүжилт нь шудраг байх ёстой. Ялгуурлан аль нэгэнд нь илүү, аль нэгэнд нь дутуу өгдөг биш байх ёстой. Хувийн улсын гэж ялахгүй ачаал үржил байгаа бол бүгдэнд нь жигд өгдөг байх ёстой шүү дээ. Ингэж чадах юм бол бид санхүүжилтийн сахилга боттой болоод 26 онд байгаа төсөвтөө хангалттай явчихаар ийм нөхцөл байдал харагдчихэв. Тийм учраас л одоо сахилга боттой байя л гэдэг асуудлыг яриад шүүрний нэг цоорхоо шанах шиг байхаа болио л гэдэг. Энийг л хийж байгаа. Чөлөөлсөн шүү дээ. Оронд нь төр орлон гүйцэтгэгчээр нь тамгын газрын даргаар нь төр орлуулж байгаа. Засгийн газрын хэрэг ирлэхэд ямар хүн энэ эрүүл мэндийн даатгалыг удирдах ёстой вэ гэдэг сонгон шалгуултын үзүүлэлтийг бид өгöd байгаа. Энэ бол илүү бид одоо санхүү талын хүн байлгая. Эрсдлийн менежмент хийж чаддаг хүн байлгая гэдэг ийм шалгууруудыг тавьчаад эрүүл мэндийн яамнаас хэрэг ирлэхэд одоо өргөн барьж байгаа. Таны өмнөх сайхан сайдын үл нөгөө шаардлагатай тоног төхөөрөмж авч чадахгүйсээ тэмдэглэл дээр 50 мөнгө тулцсан. Одоо ирчил бас нэг 60 тэрбум мөнгө. 41 тэрбум байгаа шүү дээ тоног төхөөрөмж. Ирчил энэ алдраа гарах мөнгө та яаж шаардлагатай. Тэгээ ер нь төсөв батлагдаад бол тендер зарлал эрхэн нээж байгаа шүү дээ. Төсөв батлахаа та бүхэн мэдж байгаа. Энэ оныхоо 11 сарын 15-нд бид төсөв баталж чадвал 16-наас тендерээ зарлах бүрэн боломжтой болж байгаа. Дээрээс нь юу ах вэ? Ямар багцууд авч аль тусламж үйлчилгээн дээр тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг бид аль хэдийн багцаар нь шийдээд үүнийгээ одоо төсөвтөө оролцсон байдаг байхгүй юу? Тэгэхээр тодорхой байна. Төсөв батлагдаад бол тендер сонгон шалралтыг зарлалцсан. Худалдаа авах ажиллагаанд одоо материалууд өгчнө гэсэн үг байхгүй юу? Тэгээд үйл ажиллагаа явуулчихлаар 5 сарын 31 гэж одоо сандах шаардлагагүй болно шүү дээ. За баярлалаа.